Монгол улсын ерөнхийлөгч, зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ухнаагийн хүрэл сүхийн нэрмжит олон улс судлалын төв байгуулах санал танилцуулга. Монгол улсын үндэсний язгуур эрх ашгийг эрдэм шинжилгээ, дипломатын аргаар хангах, эдийн засаг, шинжлэх ухаан, технологиг хөгжүүлэх, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, улс орон, бүс нутгийн аюулгүй байдлын хөгжлийн чиг хандлага болон батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны үндсэн чиглэлийн хүрээнд судалгаа явуулж, шинжлэх ухааны үндэслэлтэй санал зөвлөмж боловсруулах зорилго бүхий олон улс судлалын төвийн төслийг танилцуулж байна. Олон улс судлалын төв нь улс орны аюулгүй байдал, батлан хамгаалах бодлого, олон улсын харилцааны чиглэлээр дотоод гадаадад хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны төв болон хөгжихийн зэрэгцээ, Монгол цэргийн түүхэн хөгжлийг судлах, үнэт төвийг хадгалан хамгаалах, иргэд, олон нийт, оюутан залууст эх оронч үзлийг төлөвшүүлэх, үндэсний батлан хамгаалахын их сургуулиас төрөн гарсан төр нийгмийн нэр зүтгэлтнүүдийг алдаршуулах зорилго бүхий судалгаа, шинжилгээ, хамтын ажиллагааны цогцлбор төв юм а. Тус төвийг Монгол улсын төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, Монгол улсын 6 дахь ерөнхийлөгч, зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ухнаагийн хүрэл сүхийн нэрмжит болгох саналыг дэвшүүлж байна. Энэхүү төвийг нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хотхонд штабын байрны урд спорт цогцлборын баруун талд байгуулахаар төлөвлөж байна. Энэ байршил нь Улаанхуйрангийн замаас Шархадны автозамтай холбосон төв замын дагуу байрлах нь нийтэд хүртээмжтэй байхаар тооцсон. Үзэл санаа, концепц. Алтан гурвалжин. Он цагийн өнгөрсөн одоо ирээдүй цагийн зангила, байгаль дэлхий дээрх юмс үзэгдлийн 3 мөн чанар, төлөв байдлыг илэрхийлсэн бат бөх суур, хүсэл тэмүүлэл, тэнцвэртэй байдал гэсэн 3 чанарыг илэрхийлэх юм. 2 гурвалжин дүрс нийлж ромб дүрсийг үүсгэх бөгөөд ромб дүрс нь альва гаднаас ирэх муу энергийг дотгош оруулдаггүй, гадагш буцаадаг увдстай. Ромб хэлбэрийн тэмдэг нь дараах утгыг агуулдаг. Мэдлэг боловсрол, тогтвортой байдал, мэдлэгийн өндөр түвшнийг илэрхийлнэ. Амжилт ба хичээл зүтгэл, судлаач, шинжээч нарын хичээл зүтгэлийг харуулна. Хариуцлага, эрх мэдэл, мэргэжлийн хүн болох, нийгэмд тодорхой үүрэг хүлээхийг илэрхийлсэн бэлэгдэл, эгц дэш тэмүүлэл, хүн өөрийгөө хөгжүүлэх, ахин дэвшгийг бэлэгдэнэ. Монгол улсын ерөнхийлөгч, зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ухнаагийн хүрэл сүхийн нэрмжит тус төвийг дараах байдлаар зохион байгуулахаар төлөвлөж байна. Олон улс судлалын төвийн барилгын архитектур, орон зайн төлөвлөлт, зочдын орох урсгал, гарах чиглэл, өксөх хөдөлгөөнд зориулсан нэг чиглэл бүхий гол хүнд тэглийн шат, байнгын хөдөлгөөнд орших шилэн панорам цахилгаан шат зэрэг нь босоо, хэвтэй чиглэл долгиолох урсгал мэт дүрсийн гол биетийг 2 хэсэгт хуваах хөдөлгөөнд оруулсан задгай орон зайн сүрлэг тогтцыг санагдуулна. Архитектур төлөвлөлтийн шийдэл нь А, Б гэсэн 2 блокоос бүрдэх бөгөөд А блок нь зойртой 3 давхар 3216-ны 14 м2 талбайтай. Б блок нь 2 давхар танхилгээр 1000 гадна талбайд зэвсэгт хүчний зэвсэглэл техникүүдийг байршуулахаар төлөвлөсөн. А блокийн 1-р давхарт 268.5 м2 багтаамжтай ивент үзэсгэлэнгийн танхим, 131.5 м2 бүхий хүлээн авалтын танхим, 61.5 м2 төр үзэсгэлэнгийн танхимуудтай. 2-р давхарт 120 м2 үндэсний батлан хамгаалахын их сургуулийн музейн танхим, 120 м2 Монгол цэргийн жанждын танхим, 120 м2 цэргийн зэвсэглэлийн танхим, 145 м2 болон 155 м2 сургалт судалгааны танхимууд, албаны өрөөнүүд 48 м2. 3-р давхарт 110.7 м2 Монгол улсын ерөнхийлөгчийн танхим, 7765 м2 Монгол улсын ерөнхийлөгчийн албан ажлын өрөө, 330 м2 олон улсын уулзалтын танхим, албаны өрөөнүүд зэрэгээс бүрдэх бөгөөд Б блокийн 1-р давхарт
117.8 м², аюулгүй байдал судлалын танхим 117.8 м², сургалт судалгааны танхим. 2 дугаар давхарт 400 хүртэлх хүний судалтай олон улсын эрдэм шинжилгээний хурлын танхим зэргээс бүрдэнэ. Монгол улсын үндэсний язгуур эрх ашгийг эрдэм шинжилгээ, дипломатын аргаар хангах, шинжлэх ухаан, технологи, инновацид тулгуурласан олон улс судлалын төвийг байгуулснаар хувьсан өөрчлөгдөж, өндөр хурдтай хөгжиж буй энэхүү нийгэмд чухал хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна. Зэвсэгт хүчний барилга инженерийн цэргийн удирдах газар.